бацгаана уу? Энэ удаагийн бичлэгээр та бүгдэд хэрэглээний зан үйл засалд өргөн ашигладаг урамшууллын төрөл болох оноо цуглуулах аргыг танилцуулах болно. Энэхүү арга нь хүүхдийг дүрм журам дагдаг, бие даасан, сахилах баттай болоход ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд хурдан үр дүнтэй арга юм. Бүх насныханд ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай. Оноо цуглуулах арга нь хэрхэн явагддгийг бэ гэхээр хүүхэд маань зөв хийсэн үйлдэл бүрийнхээ хариуд нэг ширхэг оноо цуглуулна. Энэхүү оноо бүрэн цуглуулж дууссаны дараагаар хүүхэд маань нэг том урамшууллыг авах боломжтой болдог байгаа. Ном хаана вэ? Сайн байна. Багш нэг од өглөө. Одоо ойлоо 2 од цуглуулад утас үжээ заяа. За. Онгоц. Асар. Сайн байна. Ямар мундаг юм бэ? За мэ. Би багш нь. Уяа нэг од өгье багш. Оноо цуглуулах хавтан дээрээ бүх однуудаа наагаад хамгийн сүүлд байгаа одыг та өөрөө авна. Хүүхдтэй хөнхөөн даалгавар өгөөд зөв хийх бүрт нь сайн байна, ямар мундаг юм бэ? Мундаг хийсэн болохоор ч чамд энэ одыг өгье гэж хэлээд одоо өгнө. Ая хаана? За болж байна. Хүүхэд одыг танаас авч наасны дараа хавтангаа дээш нь өргөж хүүхдтэй харуулж барингаа однуудыг заад чи бүх однуудыг цуглуулсан болохоор урамшуул одоо авах боломжтой боллоо гэж хэлээд авахыг хүсэж байгаа урамшууллыг нь өгнө. Яг энэхүү аргаар хид хідэн удаа давцсны дараагаар одыг нэмж аавна. Одоо таны хүүхэд том урамшуул авахын тулд 2 одны төлөө ажиллах шаардлагатай болж байна гэсэн үг юм. Хүүхэд маань 2 од аваад сурсны дараагаар 3, 4, 5 гэд одны тоогоо нэмж эхэлнэ. Оноо цуглуулах аргыг ашиглахаас өмнө тодорхой болгох шаардлагатай зүйлсийг та бүхэнд танилцуулъя. Нэгдүгээрт урамшуулах үйлдэлийг тодорхойлох. Хүүхэд маань яг ямар үйлдэл гаргасны дараа оноо өгөх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Тухайлах юм бол бага насны хүүхдийн хувьд өөрөө бие даад бие зассан тохиолдолд өөрөө өмдөө өмссөн, өөрөө хувцас өмсөж тайлах үед нь урамшуулна гэдэг ч юм уу. Даалгавраа хийх үед нь урамшуулах байдлаар ашиглаж болно. Хоёрдугаарт оноогоо бэлдэх. Оноогоо бэлдэхдээ бид 5 хушуу, альсвал стикер, смайл, бүр хүүхдийнхээ дуртай гүнж өглөгрийн баатруудын зургийг ашиглах боломжтой байгаа. За 3 дугаарт болохоор яг тухайн хүүхэд маань оноо цуглуулсны дараа ямар урамшуулал авах юм бэ гэдгээ тодорхой болгох ёстой. 5 од цуглуулсны дараа би том зармаг аавна гэдэг ч юм уу. Аль эсвэл 10 од цуглуулсны дараа аав ээжтэйгээ хамт салхинд гарч хамтдаа тоглоно гэдэг ч юм уу тийм. Тиймэрхүү байдлаар яг оноо цуглуулсны дараа би юу авах юм бэ гэдэг маань өөрөө тодорхой байх шаардлагатай. Нүүр тоглох юм надаа. Эвгүүлээ. Эвгүүлээ. Ингэж хэрэгтэй юм шүү дээ. Чи нэг авах уу? За, хоёулаа тэгвэл энийг авах гэж байгаа юм чинь 5 цуглуулъя заяа. Энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Та бүхэн асуух зүйл болон санал хүсэлтээ комент хэсэгт үлдээгээрэй.